Багш нарын ажил хаялт зогсохоор боллоо. Салбарын дундаж цалингаар сайдын цалинг тогтоох асуудлыг хөндлөө. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний зээлийн хүүг бууруулахаар тохиролцжээ. Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд хөмч хөвчлөлийн тухай онцолно. Оройн тэрэг үзэгчдээ 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Сая танилцуулсан болон бусад мэдээллийг одоо танд үзүүлэх болно. За багш нар хугацаагүйгээр ажил хаяад 3 дахь 7 хоногт орж хүүхдүүд хичээл сургуульдаа явж чадалгүй 2 дахь 7 хоногтойгоо залгаж байгаа юм а. Энэ бүхний эцэст эрх баригч дамынхан багш нарын цалинг эх хонд хамгийн дээд тал нь 76%-аар нэмэгдүүлэх улс төрийн шийдвэрийг гаргалаа. За ингэснээр 2026 онд багш нарын цалин 2.8 сая төгрөгт хүрэх юм байна. Энэ шийдвэрийг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо хүлээн зөвшөөрсөн учраас ажил хаялт өнөө маргааштай зогсох ёстой гэж засгийн газар үзэж байна. За харин Монголын боловсрол шинжилгээ ухааны үйлдвэрчний эвлэл 24 цагийн дараа ажил хаялт албан ёсоор зогсно гэж мэдгдлээ. Багш нарын цалин эх хонд 2 үе шаттайгаар нэмэх юм. Тодорхойлбол 2026 оны 1-р сарын 1-ээс 50%-аар, дараа нь 2026 оны 11-р сарын 1-ээс 26%-аар нэмэхээр тооцсон байна. За ингэж нэмэгдүүлснээр багш нар дараа жилийн үдид 2.8 сая төгрөгийн цалин авч эхлэх нэ. Зарим үүнд шаардлагатай санхүүжилтийг төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын зардлыг 1.1 их 80 төгрөгөөр танах юм байна. За ингэхдээ дараах зардлуудыг хөндөхгүй гэлээ. За энэ дотор бол нийгмийн даатгалын сан оролдохгүй, нийгмийн халамжийн сан оролдохгүй, эрүүл мэндийн даатгалын сан оролдохгүй, боловсролын салбарын гүйцэтгэлийн санхүүжилтийг оролдохгүй. За улсын төсвөө санхүүжих, эрүүл мэнд боловсролын байгууллагууд гамшиг ослоос хамгаалах, эрен хайх аврах ажиллагааны зардлыг оролдохгүй. За засгийн газрын зээлийн үйлчлэгээний хүүгийн зардал, гадаад зээл тусламжаас санхүүжих урсгал зардал оролдохгүй, хүүхдийн мөнгийг оролдохгүй. За энэс бусад бүх зардлыг 10-аас 13% хооронд оролдохоор харагдаж байна. Өмнө нь бол одоо бид нар урсгал зардлаас 15-аас 20% хаснаа гэж байсан болвол одоо төсвийн хөрөнгө оруулалтууд нэмэх нь үргэлжилж байгаа төсөл хөтөлбөрүүдээс хасагдана гэсэн үг. Жишээлбэл одоо 2-3 жилийн өмнө эхэлсэн аливаа нэг сум руу эсвэл аймаг руу тавигдж байгаа засмал замын үргэлжилж байгаа ажлууд байна шүү. Тэрнээс хүртэл 15-аас 20% хасаж байж багш нарын цалин нэмж байгаа. Энэ амаргүй зүйл. Хаана бид нар бүсээ чангалж байж энэ цалин нэмж байгаа шүү гэдгийг бас ойлгосоо гэж хүсэж байна. Хэлцэл дотор 2026 оны төсөв дээр эрх нэмэлт одоо их усүрийн шаардлага буюу ачааллыг нь шийдэх бололцоо байна гэд сая бид шийдэн гаргачихлаа. Энэ ажил хаялтаа зогсоож боловсролын байгууллагууд хэвийн үйл ажиллагаараа орох ёстой. Харин өнөө оройн 18 цагаас хамтын хилэлцээр албажсан учраас ажил хаялт албан ёсоор зогсож байгааг Монголын боловсрол шинжилгээ ухааны үйлдвэрчний эвлэлийн зүгээс мэдгдлээ. Энэхүү эх хонд багш нарын цалин 76%-аар нэмэгдэнэ. Харин эрүүл мэндийн салбарынхны цалин 15%-аар нэмэгдэхээр байна. За гэтэл араас нь эрчим хүчний салбарынхны цалин ч мөн нэмэхгүй бол ажиллах хүн олдгоо байж хизээ мөдгүй манай улс гал алдахад ойрхон байгааг салбарынхан учирлаж байгаа. Гэсэн ч төсвийн хэмжээ хязгаартай учраас бүгдийнхэн цалин нэмэх боломжгүй. Иймд жил жилээр нь салбаруудаа өөдөн татаж ажилчдын цалин үе шаттайгаар нэмдэг байх төрийн бодлого дутагдж байгааг зарим гишүүд хэлж байлаа. Салбар болгоны нөгөө зовлон эрхэлж байна. Араас нь одоо бас зарим салбарууд маань бас барьцах гэдэг юм уу те. Янз янзын асуудал байж байна. Тийм учраас энэ тал дээр бол одоо би боловсролын жил гэж онцлоо. Ер нь бол нэг жил болгоныг салбараа өөдөн татаад дэшин тавиад явах зүйтэй байхгүй бол бүгдээрийн аваачаад 50 гэхээр нэг 5 6% 10 20% гээд ийм байдалтай байгаа. Нэг ясандаа багш эмчнэр шиг жагсад цөглөж байж нэг юм цалингаа нэмүүлдэг жишг за бусад салбаруудад ч мөн тогтохгүй байх нь чухал байгаа хэлж байлаа. За энэ асуудал төр өөрөө төлөвлөгөөтэй тов тодорхой бодлоготой байх ёстой гэлээ. За нөгөөтэйгөр энэ асуудал ингэтлээ бугларч эмч багш нар цалингаараа амжиргаагаа залгуулж чадахгүй хэмжээнд хүрсэн нь шийдвэр гаргах төвшөнд ажиллаж байгаа хүмүүс амьдралаас тасарсан гэдгийн баталгаа гэдгийг
зарим гишүүд хэлж байлаа. Зэм сарын 7-8 сая төгрөгийн цалин авдаг улсын хурлын гишүүдээс эхлүүлээд салбарынхныхаа цалин тоодоггүй сайд нарын цалин бууруулж улсын дундаж цалин авдаг байх саналыг ч ярьж байлаа. Монгол улсын нийт иргэдийн ажил хийж байгаа иргэдийн дундад цалин 2.7 сая төгрөг байдаг бол ер нь энэ улсын хурлын гишүүн гэдэг хүмүүс улсын хурлын гишүүд энэ ард иргэдийн төлөөлөл юм бол Монгол улсынхаа иргэдийн дундад цалин улсын хурлын гишүүд авдаг бол ямар вэ? Салбарынхаа дундад цалингаар салбарын сайд цалинждаг байвал ядаж цалингаа сайн мэдцгээх юм биш үү чинь. Монгол улсын дундаж иргэний цалин улсын хурлын гишүүд мэддэг. Энэ цалинг яаж нэмэгдүүлэх үү гэдгийг энэ бүтээмжтэй бүтцийн өөрчлөлтөд яаж холбогдох уу гэдгийг төрийн бодлого шийдвэр тусгадаг. Цалин нэмэх асуудлыг улс төрчдийн попрол салбарынхны тэнцлэр шийддэг байдалд цэг тавих ёстой гэдгийг хэлж яллаа. За ажлынх нь ачаалал бүтээмжтийг уялдуулан цалин нэмдэг наад захын тогтолцоог төр бодлого төлөвлөгөөндөө туслах ёстой гэллээ. Олон жил яригдж байгаа уйдлагын төслийн хөрөнгө оруулалтын гэрээний зээлийн хөөг бууруулах асуудал нааштайгаар шийдэгджээ. Тодорхойлбол уйдлагын төслийн 66%-ийг эзэмшдэг Ротхинто группийн 10 хүний бүрэлдэхүүнтэй баг манай улсад ирж албан ёсны хэлэлцээр эхлүүлсэн. За энэ хэлэлцээрийн дүнд ихний байдлаар хоёр тал зээлийн хөөг бууруулахаар тохиролцсон байгаа юм а. За гэхдээ одоогоор хэлэлцээр үргэлжилж байгаа учраас яг хэдэн хувиар бууруулах талаар эцэслэн тохиролцоогүй байгаа гэдгийг сангийн сайд жавхлан мэдгдсэн. За ингэснээр Монголын талын хүртэх үр өгөөж нэмэгдэнэ гэсэн. Нөгөөтэйгүр уйдлагын компани төлөөлөн удирдах зөвлөл болон гүйцэтгэх удирдлагын засаглалтай холбоотой асуудлыг энэ хэлэлцээрээр тохиролцох нь чухал байгааг хэлж байсан юм а. За арчилсан хувьсгал яснаас 5 жилийн дараа өмч хувьчлалыг эхлүүлсэн байдаг. Их бага хувьчлал нэрийн доор цэнхэр ягаан тасалбар тарааж 475 компани хувьцааг 10,000 төгрөгийн хувьцаагаар худалдан авч хувийн компани эзэн болох боломжийг иргэдэд олгож байсан түүхтэй. Харамсалтай нь тухайн үеийн засгийн газар малыг малчдад орон сууцыг иргэдэд хувьчилж чадсанаас бус зах зээлийн эдийн засгийн амин сүнс болсон хувийн компаниудыг хүртээмжтэй хэлбэрээр хувьчилж чадаагүй юм а. Тэгвэл сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд өмч хувьчлалын сайн болон саар жишээг иргэн санацгаая. 1994 оны 10 сарын 15-ны өдөр өмч хувьчлалыг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай засгийн газрын тогтоол гарсан бол 1995 оны 1 сарын 12-нд өмч хувьчлалын талаар баримтлах төрийн бодлогын үндсэн чиглэлийг улсын хурал баталсан түүхтэй. За тэгвэл 1995 оны 12 сарын 1-ний өдөр хөрөнгийн үнэлгээний төв байгуулж дөрвөн үнэлгээ хийх заврыг баталсан. За улмаар 1995 оны 6 сарын 22-нд засгийн газрын тогтоол гарсан. За ингээд 1995 оны 8 сарын 20-нд Монголын хөрөнгийн биржийн гишүүн 29 брокерийн пүүсийг хувьчилсан. Ингэснээр үндсэндээ өмч хувьчлал албан ёсоор эрчимтэй өрнөсөн гэж хэлж байна. За ийхүү засгийн газраас 1991-ээс 95 онд өмч хувьчлалын тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авсан олон талт арга хэмжээ үр дүнд хүрч дотоодын үйлдвэрлэлийн 50 гаруй хувь худалдаа үйлчилгээний газрууд бараг бүгдээ хувийн өмчилж шилжсэн. Нийтдээ 1.9 сая гаруй хүн хөрөнгө оруулалтын эрхийн бичиг авч 17.4 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгийг хувьчилж 1.1 сая гаруй иргэн хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаа эзэмшигч болж исэн түүхтэй. Тэгэхээр өмч хувьчлал бод бэрхшээлтэй тулгарч зарим гажуудал дутагдaltaй байсан ч ард иргэдийг хувийн өмчтэй болгох зах зээлийн эдийн засгийн үнд суурийг тавих түүхэн нөхцөлийг бүрдүүлж өгсөн. За гэвч дөнгөж зах зээлийн нийгэм шилжсэн иргэдэд хувийн өмч, үнд цасны арилжаа, ногдол ашигын тухай мэдлэг мэдээлэл хомс байснаас Дэнжин мянган хар зах дээр 7,000 төгрөгийн цэнхэр ягаан тасалбараа 50-100 төгрөгөөр худалдсан. Зарим ягаан цэнхэр тасалбарынхаа учрыг олгүй авдрынхаа буланд хийгээд хадгалж орхиод хэргийг нь гаргалгүй үдсэн гэдэг тийм жишээнүүд бол түгээмэл. Тэгвэл тэрхүү тасалбар ямар үнэтэй байсныг нэгэн жишээгээр бүгдээрээ харцгаая. За 1991 онд Улаанбаатар зочид буудлыг бол хувьчилсан. За тухайн үед Улаанбаатар зочид буудлын нэг хувьцааны үн 100 төгрөг байсан. Иргэн тэгэхээр 7,000 төгрөгийн үнэтэй цэнхэр тасалбараараа 70 ширхэг хувьцаа эзэмшиж болох байсан гэж жишээлж болно. За тэгвэл 2014 онд Улаанбаатар зочид буудал хувьцаат компани хэлбэрээ өөрчилж хязгаарлагдмал хариуцлагатай компани болсон. За тэр үед нэг хувьцааны үн
1 сая 6,245 төгрөгийн үнэлгээтэй болж өссөн байна. Өөрөөр хэлбэл одоо 70 ширхэг хувьцаатай байсан иргэн 11 жилийн өмнө хувьцаагаа 7 сая гаруй төгрөгөөр худалдах боломжтой байсан гэсэн үг. За тэгвэл одоогоос 10 жилийн өмнө буюу 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн улсын хурлын 70 дугаар тогтоолд нэр бүхий 19 компаниг ховчлох тухай тогтоолыг бол баталсан. За эдгээр компаниудаас 2016 оны 1-р сард Монгол шуудан төрийн өмчт компани хөвчлийг бол хийсэн. Ингэхдээ нийт хувьцааны 34% тэнцэх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган орлогыг одоо компани үйл ажиллагааг сайжруулах, их үүсвэр болгон ашиглах зорилгоор Монголын хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй арилжаалсан. За хувьцааны ханш нь 2 дахь зах зээлийн эхний 7 хоногт 70%-аар өсч одоо 325 төгрөгт хүрч өснөөр одоо түүхэн одоо дээд амжилтыг маш богино хугацаанд өссөн гэдэг үзүүлэлтээр бол гаргасан. Энэ бол одоо хувьцааны ханшийн дээд амжилтыг одоо шинжилэн тогтоож ирсэн сайн түүх юм. За тухайн үед Багнуур, Шивэ овоо, Оргил аршаан совлол, Хөтлийн Сэм шохон үйлдвэр, Кендон урлагийн дээд сургууль тэргүүтээ 15 компаниг хөвчилж байсан бол сүүлийн 10-нд одоо төр өмчөө хөвчилсөн том тохиолдол болсон. Үр дүнг нь одоо дүгнэхэд бол хувьд оцсноор онц нь бол илт харагдчих. За үүн дээр харин төрийн мэдэлд одоо буцаж очсон Хөтлийн Сэм шохон үйлдвэрийн жишээг төр хамгийн муу менежерийн баталгаа болгож одоо онцлох нь зөв байх. За тэгвэл төрөөс татаас аван олон жил ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчт олон компаниг ховжилж зах зээлийн зарчмаар нь үнийн тарифыг нь чөлөөлж эдийн засгийг албаалчлах шаардлага одоо ч байна. Жишээ нь төрийн өмчт 106 компаниас 45% нь ашигтай, за 55% нь ашиггүй ажиллаж байгаа судалгаа байна. За тэгвэл ашигтай ажиллаж байгаа 45% нь ердөө 2% ашигтай, өгөөж нь ердөө 1% одоо хүрж ийн гэдэг бол үүний тод жишээ. Тэгэхээр бол энэхүү хөвчлийг одоо нэг төрийн эзэмшилд байгаа энэхүү хөвчлийг одоо дахиж хийх бол зайлшгүй шаардлага байгааг энэ тоо үзүүлэлт бол илтгэж байгаа. Тэгэхгүй бол төр данхах тусам үр ашиг багасж улс төрийн намын одоо томилгоо цүнх баригчдын салентай амралтын газар төрийн өмчт компаниуд болж одоо дуусч байна. Тэнгэрлэгээс энэ 7 хоногийн туршид өмч хувьчлалтай холбоотой мэдээллийг үзэгч танд суврлаар хүргэх болон дараагийн мэдээ мөн адил өмч хувьчлалтай холбоотой мэдээлэл байна. За хувийн өмч эзэнтэй, төрийн өмч эзэнгүй. Эзэнгүй учир хэн дуртай нь гар хурж хөрөнгөөр нь дураараа дургиж болно. Эрдэнэс 5 толгой компаниг 2012 онд байгуулснаас хойш 6 удаа гүйцэтгэх захирлыг нь сольсон байгаа юм. Тэдний дийлэнх нь ямар нэг авилга албан тушаалын хэрэгт холбогдсон. Өөрөөр хэлбэл Эрдэнэс 5 толгой компанид ашиггүй шийдвэрүүдийг гаргаж ирсэн байгаа юм а. 15 жилийн өмнө түүхтэй Эрдэнэс 5 толгой компани энэ хугацаанд 6 гүйцэтгэх захирлын нүрийг үзлээ. За энэ гүйцэтгэх захирлын томилгоон ч улаан цэнхрээрээ эргэлддэг. Өөрөөр хэлбэл Эрдэнэс 5 толгойн удирдлагаар хэнийг тавих вэ гэдгийг төрийн өмчийн компани учраас улс төрчид шийдэж нэр хүндээ үүсгэхийн тулд хэрэгтэй үедээ ашигласаар ирсэн. Хамгийн анхны захирал энэ биш хятадын Чарко компанитай гэрээ хийхдээ нүүрсний хамгийн хямдар бодож нийлүүлэх гэрээ байгуулсан асуудал хизээ өн яригцсан. 2015 хүртэл ганц модны үн 60-аас 100 орчим Америк доллар байхад Эрдэнэс 5 толгойн гэрээний үн 30-аас 50 Америк долларт хэлбэлзэж байсан. За гэрээний үнийн зөрүүг тооцоход ойролцоогоор 826.4 сая долларын алдагдал хүлээсэн нь нэгэнт тодорхой болсон. За энэ нь ойролцоогоор 3 их найт төгрөг юм. Харин дараагийн захирал Батсуур Эрдэнэс 5 толгойн компани гүйцэтгэх захирал байхдаа ерөнхий сайд болох Алтан хуйгийн хүргэн болох за Дэнзэнгийн компанид 14 тэрбум төгрөгийн ахуул өгсөн хэрэгт холбогдож улмаар 2 жилийн хойрхайлыг авсан байдаг. За түүнийг ажиллаа өгсөний дараа сайхан бэлэг 20 хоног гүйцэтгэх захирлаар ажиллаж өөрийн хүсэлтээр ажиллаа өгсөний дараа Улсын хурлын гишүүн Батбаярын хүү Бат бэлэг томилогдсон ч 6 сарын дараа засгийн газрын шийдвэрээр чөлөөлөгдсөн. За ингээд дараагийн захирал нь ариун болд 2 жил шахуу Эрдэнэс 5 толгойн компани гүйцэтгэх захирлаар ажилласан түүнийг эрх мэдэл албан тушаалын байдлаа уруулан ашиглаж нүүрс худалдаа авах гэрээг байгуулахдаа Хятадын хэд хэдэн компанид давуу байдал олгон 360 мянган
Америк долларын ахуул авсан байж болзошгүй асуудлыг шалгаж хэлсэн байдаг. За гэхдээ энэ хэрэг эцэлэгдээгүй шүүхтээр яваа гэх мэдээлэл байгаа юм. За үүний дараагийн захирал нь шүүхээс 3.9 жилийн хорхол сонссон ган хуйг. Учир нь ахуул авсан нь тогтоогдож энэ мөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулах замаар мөнгө угаасан үйлдэл нь нотлогдсон юм а. Нэг сар жил хүрэхгүй хугацаанд томилогдсон ажилласан 2 гүйцэтгэх захирлаас бусд нь бүгд завс орныг хохироож өөрсдөө хоцсон хэрэгт буруутай болох нь эндээс харагдаж байгаа юм а. За хэрвээ хувийн өмчийн компани байсан бол эдгээр хүмүүс компанид үр ашиггүй эрсдэлтэй халгаатай сонголтыг хийж гарын үсэг зурхгүй нь мэдээж. Хувийн компаниудын эхлүүлсэн ажил дуустдаг, харин төрийн өмчийн мэдлийн компани ажил гацдаг. За үүнийг төмөр замын бүтээн байгуулалтын жишээнээс харж болно. Тухайлах юм бол Эрдэнэс таван компани 17 жил гацсан 5 гашуун сухад хүртэлх 240 км үргэлжлэх төмөр зам одоо гэрн ашиглалтад ороогүй. За гэтэл хувийн хвшил өөрийн хөрөнгө мөнгөө гаргаж барьсан 226.9 км үргэлжлэх Зүүн Баян ханг чиглэлийн төмөр замыг жил хүрэхгүй хугацаанд бариад за аль хэдийн ашиглалтад оруулж байгаа юм а. Тэнд авчиад 2 том төмөр зам барьсан байж байна. Ашиглахгүй байгаа одоо өнөөдөр хүртэл ашиглахгүй байна. Тэгээ одоо эхний төмөр зам баригдчихснээс хойш бараг 10 жил болчихлоо. Ашиглахгүй байна энэ төмөр замуудыг. Тэнгүүд хөрөнгө өгөөд гэдэг дүнгийн цаа ярьж байгаа тэрүүг чи одоо би жишээлх юм бол өөрийнхөө хөрөнгөөр нэг за тэрбум доллар гаргаад нэг төмөр зам барьчих тий. 10 жил ашиглахгүй ингээд хүнээс зээлж аваад барьчих юм бол тэр зээлж авсан тэр хөрөнгө чинь үнэгүй болсон гэсэн үг байхгүй. 10 жил ашиглаа. Ягаад гэвэл би хүнд ингээд жил болго мөнгөө төлж жагаад бүр ягаад ч төлж чадхааргүй тийм алдагдал. Энэ бол хувийн эзэмшилд байсан бол хизээч ийм тэнэг санхүүгийн шийдвэр гаргахгүй шүү дээ. Эзэмгүй байгаа учраас одоо эзэмгүй юм чинь хүн болгон дураараа өөрт нь ямар болж байгааг тэр ашиглах тэр болцоод шүү дээ. Одоо бидний ямар бүгдээр нь л одоо тэр үнгүй юм байх юм бол айлхаар авч тийм өөртөө ашиглахыг бодно шүү дээ. Тэр төрийн өмч чи ягаад ховчлах гэдэг нь үхлээр тэр юугүй шүү дээ. Эзэмгүй байхгүй. Ягаад эзэмгүй гэвэл тэр чи өөрөө бодсон юм шүү дээ. Бид нар ч бүгдээр бодтой хувь хүмүүс байж байна. Энэ ширээ сандалч бүгдээр бодтой юм байна тийм ээ. Тэгэхээр төр чинь хуулийн этгээд гэдэг юм байна шүү дээ. Хуулиар л төрийг бий болгож байгаа болохоос төрийг бариад авах юм байхгүй шүү дээ. Эрдэнэс таван компани эцсийн өмчлөгч Арт Түмэн гэдэг ингээд баялагтай эзэн монголчууд Эрдэнэс 5-26%-ыг эзэмшдэг. За гисэн ирнэ нэг иргэнд ноогдсон 1072 хувьцааг худалдан авах эрх нь хаалттай хэвээр. За та өнөөдөр 1072 хувьцааг өсгөхч боломжгүй, хэн нэгэнд зарчиж болохгүй. За жил болгон л захиран зарцуулах эрхийг ирээдэд олгох талаар ярьдагч сонгуулийн PR аль эсвэл баяр болгоны өмнө тараадаг хэрэгсэл мэтээ ашигласаар ирсэн. За тиймээс энэ компани хувьцааг нээлттэйгээр арилжаалж хувьчлах хэрэгтэй гэсэн юм а. Төр өөртөө байгаа хувьцаагаа 51-ээс дээш хувийн төлөө олон нийтэд дор хаяж 51-ээс дээш одоо хувийг олон нийтэд санал болгож нээлттэй компани хөлбөр шилжих нь хамгийн зөв хэлбэр юм байна гэж харж байгаа. Ягаад гэвэл тэрнээс доош байх юм бол эн чинь эргээд л яг л төрийн өмчтэй компани шиг л үйл ажиллагаагаа явуулаад байгаа байхгүй. Яг төр тэнд бүх үйл ажиллагаанд нь оролцож ин тэ тэнд яг төр одоо өөрийнхөө төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу тэ тэнд тендер хийж ин тэ захирлыг томилж ин яг л төрийн өмчтэй компани шиг тэ нөгөө жиж хоёрын хооронд нөгөө олон нийтэд санал болгосон хувь нь яагаад гэхээр төлөөлөл бол тэр шийдвэр гаргалт нь нөлөөлж чадахгүй байна. Эрдэнэс 5 компани жил бүр ашигтай ажиллаж байгаа тухай ярьдаг. За энэ нь харагч үгүй. Учир нь нүүрсний зах зээлийн үн $100 сүүлийн хэдэн жил буугаагүй. 2022 оны 2 сард ашигт малтмал газрын тосны сайт дээр гарсан мэдээллээр коксжих нүүрсний үн за $329 байлаа. За дундажлаад үзэгтэл $240. За ийм үнээр нүүрс худалдаалж байхад Эрдэнэс 5 компани үүнээс бага үнээр нүүрс нийлүүлэх гэрээг зурсан нь за нүүрсний нууц гэрээгээр илэрсэн. За эндээс төрийн өмчийн компани алдагдсан боломж харагдаж байгаа юм а. Үзэгчдээ Тэнгэрлэгзийн 7 мэдээллийн хэлбэрийг үзэж байна. За нийгмийн даатгалын ерөнхий газарт бүртгэлтэй 61300 аж ахуйн нэгжээс 20,000 орчим аж ахуйн нэгж нь 720 тэрбум төгрөгийн
өртөө болсон ийм хэмжээний үр үүссэн байжээ. Харин сүүлийн сар гарны хугацаанд нийтдээ өрнөөс итгэлцлийн аяны хүрээнд 63.8 тэрбум, мөн урсгал үргээд 105.8 тэрбумын үр төлөгдсөн байгаа юм. Нийгмийн даатгалын ерөнхий газраас аж ахуй нэгжүүдийг хуримтлагдсан өрнийхөө 10%-ийг төлж, үлдэгдлийг нь 6 сарын хугацаанд барагдуулах боломжийг олгоно, 1 сарын хугацаанд итгэлцлийн аяныг зохион байгуулсан. Тус аянаар хаалгасан дансаа нээлэг кейс гадна торгуул болон алдангаас чөлөөлөгдөх боломжийг олгожээ. Итгэлцлийн аянд нийт 5808 ажил олгогч хамрагдаж, нийт 63.8 тэрбумын өрөө барагдуулжээ. Итгэлцлийн аянд бол шинээр гэрээ байгуулсан болон гэрээ сунгасан мөн шимтгэлийн өртөө дансаа хаалгасан ажил олгогчийн дансыг нээх зэрэг ажлууд бол хийгдсэн. Мөн энэ итгэлцлийн аянд бол шимтгэлийн хуримтлагдсан өрөөс бол 10%-ийг үр төлбөрийг барагдуулсан тохиолдолд бол итгэлцлийн аянд бол хамрагдахаар болсон заасан байдаг. Түүнчлэн ажил олгогчийн нийгмийн даатгалын өрөөс болж тэтгэвэр тэтгэмжээ авч чадахгүй байсан 502 даатгуулагчдын 1.1 тэрбумын тэтгэвэр тэтгэмжийг нийгмийн даатгалын ерөнхий газраас олгожээ. Итгэлцлийн аяны гол зорилго бол ажил олгогч шимтгэл төлөгч аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааг бол тогтвортой явуулахад бол дэмжлэг үзүүлэх, мөн ажил олгогч даатгуулагчийн нийгмийн болон санхүүгийн эрсдлээс бол хамгаалах, мөн урьдчилан сэргийлэх, нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлагдсан өрийг барагдуулах зэрэг ажлууд бол гол зорилго нь бол байгаа. Энэ жил нийт 5.5 их найт төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг иргэд аж ахуй нэгжээс татан төвлөрүүлэх үүрэг нийгмийн даатгалын ерөнхий газарт оногдсон. Үүнээс 3.7 тэрбумыг нь татан төвлөрүүлжээ. Ийхүү он гартал 1.8 тэрбумыг татан төвлөрүүлэх үүрэг нийгмийн даатгалын ерөнхий газарт үлдээд байна. Залуу бизнес эрхлэгч номиндар 1 жилийн өмнөөс бэлэн хувцсны дэлгүүр ажиллаж эхэлжээ. За одоогоор 4 үндсэн ажилтнтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг, мөн дэлгүүрийнхээ хажуугаар жижиг кофе шоп ажиллуулж бизнесээ хэлсэн байгаа юм а. Залуу бизнес эрхлэгчийн хувьд тулгамдж байгаа асуудлуудаа тэрээр бизнес орчин болонд хуваалцлаа. Одоогоор дэлгүүр болон хувцсны дэлгүүр болон кофе шоп, жижигхэн кофе корнер ажиллуулж байгаа. Хувцсны дэлгүүр нь болохоор ажиллуулад 1 жил болж байна. Корнер болохоор сая сарын өмнө эхэлж ажиллаж байгаа. Кофен дээр ажиллах хүн болон дэлгүүр дээр ажиллах хүн олдоц жоохон муутай олдлоо гэхэд нүүн жоохон өглөө эрт хариуцлагатайгаар нээгээд яг тэгээд буугаад жоохон сэтгэлээсээ ажиллах хүн олддоггүй ч юм уу. Яг өөртөөхөө сэтгэлээ шингээж хийсэн юмнуудыг ингээд завгүй байсан ч гэсэн бараг л одоо ингээд өөртөө ажиллуулахыг арай илүү эрмэлзээ хэл яваад байгаа. Бид хэдий ер нь явандаа зорж байгаа юм бол яг энэ нэг том объектоо яг нэг зүйл болгох л гэж яг зорддог. Тийм төрлийн юмтай амар гоё юм концепт стор ч юм уу, тийм олон төрлийн орж ирээд ингээд хувцас үзээл, кофегоо уугаал, тий хажуучаа орж үсээд суулаад яг тийм үйлчлүүлэгчид яг бидрийг ингээд амар таньж мэдээсэй гэж яг хүсдэг. Одоо манайх бол Marshall Town-ы King Tower-ийн яг нэгдүгээр давхарт байрлаж байгаа байхгүй. Тэнгүүт яагаад төврүүгээ төхөжтэй олон хүл хөдөлгөөн ихтэй газар очиж болохгүй байх вэ гэхээр уг нь бол хийх хүсдэг. Гэхдээ туризм өндөр, тэнгүүтээ олдоц багтай, дээрээс нь нэг объект оллоо гэхэд тэр нь ингээд бөөндөн түрээсээ авдаг ч юм уу тиймэрхүү асуудлууд тулгардаг. Объектын хувьд бол залуу бизнес эрхлэгчдийн хувьд энэ бол айгүй асуудал байдаг гэж боддог. Манайх болохоор яг өөрсдөндөө л тохируулаад яг боломжийн биднэрт аль боломж вэ яг тэр барилтаа одоогоор байгаа. Гэхдээ бас манайд пэйж хуудас, Instagram энэ төр гээд манайхаа яг зорж ирдэг хүмүүс бол байдаг. Тэгээ яг одоо энэгээр ингээд явж байгаа хүмүүстэй ч юм уу яг тэр пэйж хуудсыг хараад ирдэг хүмүүс бол байдаг. Тэгээд ихэнхдээ бас энэ газар нэг урлагийн хүмүүс аягүй их байдаг. Одоо харсаар нэг амраах, тэгээ маскын засчгэр ах гээд манайхаар үргэлжлүүлдэг бас олонний танил хүмүүс хөргөн байдаг л та.
2007 онд байгуулагдсан Timeless компани Towa брендийн бүтээгдэхүүнээ 100% Норвеги улсад экспортлж байна. Мөн 2019 оноос Mesh брэнд бүтээн дотоодын зах зээлд борлуулж байна. Компани жилд 20,000-аас 25,000 хос эсхий шаахай, 3,000-аас 5,000 олбог, 10,000 хос уловч бусад бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. UBCab Holding компани нь энэ оны 5 дугаар сард хөрөнгөний зах зээл дээр IPO гаргахаар санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан. За тэд хөрөнгө оруулагчдад компанийнхаа хувьцааны 25%-ыг санал болгон 1225 тэрбум төгрөгийг босгох байв. За гэвч зөвшөөрөл авснаас хойш компани зүгээс хөрөнгө босгох үйл ажиллагаа явуулалгүй байсаар хуульд заасан 6 сарын хугацаа энэ 7 хоногт дуусч байгаа болохыг Market Info-гоос мэдээллээ. Өөрөөр хэлэх юм бол үнэт цаасны зах зээлийн тухай хуульд компани үнэт цаас гаргах зөвшөөрөл авснаас хойш 6 сарын дотор уг үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх ёстой байдаг юм а. Хөдөө аж ахуйн бирж өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн арилжаа зохион байгуулан 19 хэлэлцээр 58.3 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий түүхийд арилсан байна. Арилжааны бүтцийг харуул тоо хэмжээгээр хоньны ноос 61%-ийг, самансан ноолуур 34%-ийг, тэмээний ноос 5%-ийг тус бүрдүүлсэн бол үнийн дүнгээр самансан ноолуур 57 тэрбум төгрөгийг бүрдүүлжээ. Тэнгэрлэгээс 7 мэдээллийн хөтөлбөр нийгэмд тулгамдсан асуудлуудыг хүндсэн сурвалжлагуудаар үргэлж ялж байна. Та бидний ярьж занснаар урт цагаан худалдаа үйлчилгээний төвийг өнгөрсөн оны 11-р сараас эхлэн нурааж оронд нь цэцэрлэгт хүрээлэн бүхий бүтээн байгуулалт хийхээр шийдвэрлсэн. За урт цагааны тогтчид 1.3 га талбайг хамарч 44.1 тэрбум төгрөгөөр бүтээгдэж байгаа. Энэ бүтээн байгуулалт нь өнгөрсөн 10-р сард ашиглалтанд орох байсан ч одоо хүртэл ашиглалтанд ороогүй байгаа. Ашиглалтанд орох хугацаа яагаад хойшилсан, одоо үйл явц хэдэн хувьтай байгааг бид албаны их сурвалжаас тодрууллаа. Нийслэлийн засаг даргын хамгийн газрын албан ёсны цахим хаягт уг бүтээн байгуулалтын ил тогтчлтын ажил бүрэн дууссан. Харин үйлчилгээний зориулалтаар ашиглах 3 давхар барилгыг 10 дугаар сарын 15-ны дотор дуусгаар ажиллаж байна хэмээн 8 дугаар сарын 6-ны өдөр мэдээлж байжээ. 8 дугаар сард нийт ажлын үйл явц 82% үргэлжилж байна гэж мэдэгдэж байсан бол өнөөдрийн байдлаар 85% болж 2 сар гаруй хугацаанд ажлын явц 3% л өссөн байна. Харин үүний шалтгааныг холбогдох албаны төлөөлөл ийм тайлбарллаа. За цагаан тогтцолт. Одоо явц ер нь ерөнхийдөө 85%-тай явагдаж байна. 12 дугаар сарын 10 гэхэд 100% ашиглалтанд орохоор байна. 9 сард тогтцолтын ажил гадна одоо цэцэрлэг өөртөө тогтцолтын ажил бүтэн өгнө гэсэн. Энэ болохоор зүүн талд байгаа үйлчлэгээний барилга маань хамт орсон хугацаа нь болохоор 12 сарын 10. Үйлчлэгээний барилгаа сая ихтэй бас хил хаастай холбоотой бас дахиад гадна шил болон хил дээр бас жоо хуудлаа. Гадна чулуун фасадаас хийцлийн үед нэлээд хэцүү учраас жоохон хугацаа орж байна. Зүүн хэсгийн нэг 20% ашиглалтанд ороогүй шүү дээ. Тэр хэсэг яагаад орохгүй байна гэхээр тэр үйлчлэгээний барилгын материал хураах одоо талбай байхгүй учраас тэр хэсгийг ашиглалтанд оруулахгүй байгаад байна. Хэрвээ үйлчлэгээний барилга дуустал бол тэр хэсгийг нээхэд бол хэвийн байгаа. Тогтцол дуусчихсан. Жил дамнан үргэлжилж байгаа энэ ажлын 26.5%-ыг ногоон байгууламж эзэлж, үлдсэн хэсэгт үйлчлэгээний зориулалтаар ашиглах 3 давхар барилга, жуулчдад зориулсан хадны сүг зураг бүхий хаан, 109 машины газар доорх авто зогсоол, задгаа театр зэрэг багтана гэж төлөвлөд байгаа юм байна. Энэ бүх төлөвлөлт эх сарын 10 гэхэд бүрэн ашиглалтад орно гэлээ. Урт цагаан үйлчилгээний төвд өмнө нь 200-аас 300 хүн түрээсээр болон дам түрээсээр үйл ажиллагаа явуулдаг байсан тоо мэдээлэл байдаг. За энэ үйлчилгээний төвийг нурааснаар үйлчилгээ эрхлэгч олон иргэд ажлын байргүй болсон. Өнгөрсөн оны 11-р сараас эхлэн худалдаа эрхлэгчид өөрсдөдөө ажлын байр бий болгож хотын тал тийш тарсан учраас олон жил үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдээ алдаж орлого нь бурчээ. За эдгээр иргэдийг ажлын байраар хангах үүднээс Сүхбаатар дүүргийн 32-ын тойрогт урт цагаан барилгын шинжилсэн хувилбарыг барина гэх шийдвэр гарсан ч энэ барилга одоо болтол ашиглалтанд ороогүй байна.
Урт цагаан худалдаа үйлчилгээний төвд ажиллаж амьдралаа залгуулдаг байсан иргэд удаан хугацааны турш ажлын байргүй болоод байгаа юм. Зарим иргэд өөр талбай түрээслэн үйлчилгээгээ үзүүлж байгаач түрээс өндөр, хүний хүл хөдөлгөөн бага, олон жил үйлчилсэн байнгын үйлчлүүлэгчдээ алдсан зэрэг асуудлуудаас болж орлого нь 70-80% буурсан тухай хуваалцлаа. Телевизээр нэг ярьсан урт цагааны 100 хэл барьж байгаа гэж ярьсан. Тэгээ дээрийг очиж харсан. Тэр нь бол ямар ч урт цагааны одоо 1 карбсын хэмжээний газар. 6 карбстай газар байсан шүү дээ. Тэр бол урт цагааны бүгд орохгүй газар л. Яасан мэдээлэл бол урт цагааныхан гэж хэлэх нь хэлдэг. Гэхдээ бол тэр оруулах байсан бол одоо 100% бүгдийг барьсан байх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр чи 10% барьж гарч. Тэр нэр үнэхээр жижиг юм байл шүү. Ерөнхийн юу тэгээ хоёртож алт мөнгөний дарагчууд юу вэ? Хоёртал, гуутал гээд бүх үйлчлэгээ тэнд багтах бас боломжгүй байх гэж би бодож байгаа. Ярьдаг л юм шүү. Яг очичоод үзээгүй байгаа. Тий. Тэгээд тэнд очлоо гэхэд одоо мэдэхгүй. Бид нар одоо очих үгүй нүдтэй сайн мэдэхгүй л юм. Бид нарт ер нь эрэг холбоо байхгүй болцсон шүү дээ. Харин Сүхбаатар дүүрэг 32-ын тойрогт баригдаж буй шинчилсэн урт цагаан худалдааны төв нь хуучин барилгаасаа хэд дахин жижиг учраас бүх худалдаа эрхлэгчид бүрэн ажлын байраар хангагдах боломжгүй, мөн хизээ ашиглалтад орох болон хэрхэн шинэ барилгад үйлчлэгээ үзүүлэх зэрэг асуудлын талаар огт мэдээлэлгүй, эргэх холбоогүй байгаа тухай үйлчлэгээ эрхлэгчид хэлж байлаа. Яг бас ихэндээ хөндрөлтэй л байсан. Бүхэл юм дөрөөс өндөр. Надад үйлчлэлд хүмүүс ер нь олохгүй байх. Энэ хайгаад тэр үед уц ширэм сааг гэдэг. Нарийнхан зам дээр сайн харагдахгүй болохоор хүмүүс сайн мэдэхгүй л байна. Тэгэхээр ч нэг 70 хэдэн хувиар буурч байгаа. Энэ ард түмнээ боддог бол ажил амьдралын алдуулахгүйгээр одоо нөгөө тийш нь байршуулцдаг ч юм уу те. Улсад ганцхан тийм нийтийн аж ахуй үйлчилгээний газар байсан шүү дээ. Одоо хөдөө орон нутгаас маш их хүмүүс ирж ийн хаана орсон юм мэдэхгүй те. Бид нар яг ингээд уртхан талд нь ерөөхдөө тойроод байгаа л та тархчууд ер нь тарцсан. Урт цагаанд бол 2004 оноос хойш одоо урт цагаан нууртал ажилласан. Одоо ер нь олж чадахгүй шүү дээ. Яг утасны дугаар мэддэг хүмүүс нь бол утсаар яриад хэлж байгаа. Тэрнээс бол тухайн үед ажиллаж исэн хүмүүс нөгөө тал тийш явцсан болохоор тараа явцсан болохоор ерөөсөө бүгд холбоо ер нь яг пейсмейкерээр холбогдвол хайгаад ер нь тэгэл ер нь ирэхгүй шүү дээ. Тэгээ одоо ингээл Улаанбаатар хот ямар их хүчрэлтэй байгаа лээ тий. Урт цагаан маш их ашигтай л байсан байхгүй юу? Тухайн үед Үйлчилгээ эрхлэгчид урт цагаан худалдаа үйлчилгээний төвийн шинэ барилгыг аль болох богино хугацаанд ашиглалтад оруулж дахин нэг дор төвлөрсөн үйлчилгээний төвтэй болохыг хүсэж байна гэсэн юм. За гэсэн ч барилгын явц удаашралтай, ашиглалтад орсон ч хүрэлцээ муутай байх зэрэг асуудлууд байсаар байгаа нь тэдэнд ажил амьдралын тогтвортой байдлаас сэргээхэд ойлгомжгүй нөхцөл байдал үүсгээд байгааг хэлж байсан юм а. За гэр хороололт төр оршин суугаа хаягтай иргэд болон хүнсний дэлгүүрүүд түлш худалдан авахд хүндрэлтэй байгаагаа илэрхийллээ. Иргэдийн хувьд бүрдүүлэх бичиг баримт ихтэй, дээр нь хотуулаа аппликейшнаа идэвхжүүлэхэд хүндхэн байгаагаа хэлсэн. Харин хүнсний дэлгүүрүүд аж ахуйн нэгжээр түлшээ авах гэсэн боловч олдохгүй түлшний хомсдолтой нүүр тулж байна гэлээ. Түлшээ авч чадахгүй байгаа иргэд өдөрт 2-3 шувуутай модоор гэрээ халааж байгаагаа учирлаж байна. Иргэдийн хувьд зайлшгүй ажилласаа чөлөө авч хорооны засаг даргаас тодорхойлолт авах, тэр тодорхойлолтоо 5-7 компани ажилчдад хүргэж өгч хотуулаа аппликейшнаа идэвхжүүлэх хэрэгтэй байна. Гэхдээ тэгээд ч зарим иргэдийн аппликейшн идэвхжихгүй байгаа тул түлшээ одоо хүртэл авч чадахгүй байна гэсэн юм а. Би өөртөө сая яваал ирлээ шүү дээ хороон дээр очиад. Би ч өөрөө төр оршин суугчаар амьдрдээ. 3 сараас нааш олдохгүй гэж шүү дээ. Бүртгүүлэх гээд орохгүй байна ерөөсөө тий. Тэгээд нүүртүүлээ авч чадахгүй байж та одоохондоо уушны бодол жоохон илбишж байгаа юм шиг байна шүү дээ. Тэнд харагдаад байх юм тий. Нөө хотолгоор аппликейшн бүртгүүлээд одоо ингээд хүсэл явуулахаар хүсэл нь ерөөсөө баталгаажихгүй. Тэгээд эртний өмнөлөхээр QR кодоор нүүрс олон харж байгаа орон нутгийн харьд болохоор болохгүй. Түр орсон суугчаа хэцүү л нүүрс олохгүй. Тэгэл хүн амтнаас гуугаал танд хүн амтнаас аваад л тэгэл аргалж. Одоо мод цотүүлээл. Тэгэл төлөөний мод чаа нэг шуудаа 10,000 хэрч өдөртөө туусаал төлөөл дуусч байгаа. Аппликейшн ерөнхийдөө хэрэгжилж байгаа. Тэгээд нөгөө настай улсуудад бол ойлгомж жоохон муутай хэцүүхэн л байгаа шиг байна. Тэгээ аппликейшнаар аавна гэл тэгэл ер нь аав ээжтэй зааж өгч мөгөөл тэгэл байж л.
Аж ахуй нэгжүүд 5-7 түлш компанитай гэрээлж шигшсэн мэдлинг түлш авах ёстойч хүнсний дэлгүүрт олдохгүй байгааг хэлж байна. Өнгөрсөн жил түлшний цэгтээ гэрээ хийж авдаг байсан тул түлшээр тасардаггүй байсан гэлээ. Харин энэ жил хүнсний дэлгүүрүүдэд түлш олдохгүй түлшний цэгүүдээс ганц нэг шуудыг гуйж худалдаж авдаг болсон гэдгийг дэлгүүрийн худалдагч учирлаж байна. Тэгээ чун нэгжүүдээр ерөөс нүүрс олдохгүй гэж бид нар чинь хувь хүнээс л илүүчлээд 2-3 нь л олж авч байгаа шүү дээ. Ерөөс олдохгүй. Одоохондоо нэг дулаахан байгаа болохоор хувь хүмүүс ирэх чинь ганц 2 шууд нүүрс илүүчиж байгаа байхгүй юу? Тэр бол нүүрс олдохгүй. Хорооны засаг дарга нар хүртэл энэ жил иргэдээс түлшний борлуулалттай холбоотой гомдол их ирж байгаа гэдгийг хэллээ. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд л гэхэд төр оршин суух аягтай 70 орчим айл байна. Тэдгээр айлууд болон ахмад наснууд түлш худалдан авахд хүндрэлтэй явдал жирэгдэл их учирч байгааг хэллээ. За өнгөрсөн жилүүд бол биднээс бол нэг картаар аваад ингээд болоод байсан. Тэгэхээр энэ жилийн үед бол яг хатуул аппликейшн одоо суулгаад энэ аппликейшн маань бас өөрөө бас иргэдийг хянах бас энэ талаараа бол бас давуултаа байгаа. Гэхдээ бол иргэдэд бол сая бол 9 сар 10 сард бол нэлээд бүхэндэлтэй байсан. Ахмадууд бол бас зарим нэг ахмадууд бол хатуул аппликейшн бас эргэлж мэдчихгүй байгаа. Гэхдээ яг манай хэсэг ахлагчнаар бол төдөөсөн гэртэн очиод нөгөө эсвэл хорон дээр яваад ирсэн тохиолдолд та зүгээр суугаад суулгаж өгөөд тэгээд ашиглуулад зөвлөө явчих. Үүнээс гадна 150 м квадратаас дээш хэмжээтэй байшин сууцтай айл өрхөдөд түлшний хэмжээг нэмж олгож байна гэсэн сайшаалтай мэдээ гарсан ч нөгөө талдаа дахиад л 5 м квадрат бүхий суудсан дамжирдаг өрхүүд хорооны засаг дарганараасаа тодорхойлт авч үйл хөдлөлийн гэрчлэгээнийхээ хамтаар 5-7 түлш компанид мэдэгдэх ёстой байна. Энэ мэтчилэн наад захын галаа түлэх түлшээ иргэд авахын тулд ажлаасаа 1-2 өдрийн чөлөө авч хотуулан аппликейшнаа идэвхжүүлэх асуудалтай нүүр тулсаар байна. Шинээр бүртгүүлсэн хэрэглэгч төхөөрөмж суурлуулах хүсэл. Өнгөрсөн амралтын өдрүүдээр явагдсан өсвөр залуучуудын үндэсний бүхий улсын аварга шалгаруулах барилдааны үеэр 19-с 20 насны ангилалд төрүүлсэн аваргууд академийн бүх сумын заан дүлгөөний сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн барилдааныг Дархан аварга Бат Эрдэнэ бүхийн ёсчуудагтай харшилсан үйлдэл гэж шүүмжилсэн. Тэгвэл үндэсний бүхийн өндөр цолтой тамирчид ч гэсэн өмнө нь үүнтэй төстэй байдлаар сэтгэл хөдлөлөө илэрхийлж байсан юм. Энэ нь тамирчдын сэтгэл хөдлөлд мэдрэмжээ илэрхийлэх явдлыг шуудхан хориглох байдлаар шийдчихэж боломгүй асуудал билээ. Учир нь мэдрэмж, сэтгэл хөдлөлөө бүхэлд нь хязгаарлах явдал нь тухайн тамирчдыг анхаарал төвлөрлөө алдахад хүргэж алдаа, амжилт, замналтанд ч гэсэн сөргөөр нөлөөлдөг юм байна. Аливаа хүн сэтгэл хөдлөлөө зүй зохистой илэрхийлж сурахын тулд эхлээд мэдрэмжээ хооронд нь ялган таньж ойлгодог болох хэрэгтэй. Тэгвч хүүхэд залуусын хувьд мэдрэмжээ таньж ялгахад нь туслах монгол хэл дээрх ном бүтээл хангалттай бус байна. Өөр нэг үүдэл шалтгаан нь гендрийн хэвшмэл ойлголттой холбогддог. Эрэгтэй хүн уйлж болохгүй, ноён нуруутай байх ёстой гэсэн хандлага нь тамирчдын мэдрэмжээ нуух их үндэс болдог байна. Ноён нуруутай байх ёстой, сэтгэл хөдлөлтэй тогтмон байх ёстой. Ёстой гэдэг үг чинь ер нь бол мэрэгжлийн тамирчин дарамтахгүй бэлтгэлээ хийх ёстой, цолжуулагч хөвөнд орох ёстой ч гэдэг мэдгүй нэ. Ёстой гэдэг юм орж ирсэн л бол энэ өөрөө стресстүүлж байгаа буюу дарамтанд оруулж байгаа. Дарамтанд оруулж байгаа гэдэг чинь юу вэ? Төдий чинээ нэг анхаарал төвлөрөл нь бэлтгэл сургуулалттай амжилт руугаа биш нөгөө л нэг ачаар руугаа буюу дарамт руугаа л анхаарал нь явцдаг. Сэтгэл хөдлөл байхгүй байх юм бол тэр нөгөө хөөрөл буюу нөгөө дааврууд ч гэдэг юм уу те зүйлсүүд байхгүй болохоор сайн одоо нөгөө тулалдаж юм уу байрлаж чаддгүй байхгүй. Тэгэхээр энэ байх хэвээр тэрийг хэрхэн илэрхийлэх вэ гэдэг бэлтгэл дээр маш сайн туршиж үзэх хэрэгтэй. Мөн түүнчлэн цаг хугацааны хувьд тохиромжтой мөчөд сэтгэл хөдлөлөө илэрхийлэх нь ихээхэн чухал асуудал юм. Тухайлбал гавьяа тамирчин Мандах наран Рио 2016 Олимпийн наадмаар медалийн төлөө барилдаж байхдаа цаг дуусахаас өмнө ялалтын баяраа тэмдэглэж улмаар эсрэг тамирчинд ялалтаа алдсан түүх бий. Мөн хэдийгээр тухайн барилдаанд ялсан боловч өрсөлдөгчөө үл хүндэтгсэн илэрхийлэмж үхий үйлдэл гаргасан тохиолдлуудад тухайн тамирчны ялалтыг эсрэг талд нь шийдсэн явдал цөөнгүй байдаг. Инхээр тамирчид сэтгэл хөдлөлөө эерэг байдлаар илэрхийлэхэд суралцах, үүнийг бэлтгэл сургуулийнхаа үеэрч давтаж байх нь чухал байдаг байна. Цаашлаад манай улсад спортын сэтгэл зүйч хангалттай олон байдаггүйгээс үүдэн дасгалжуулагчид нь тамирчныхаа сэтгэл зүйтэй хүртэл ажиллахад хүрдэг байна.
Мэдрэмжээ илэрхийлэх эрүүл тэр нөгөө орчин орон зай харилцааг л бий болгох хэрэгтэй байна. Эхлээд тэр хүн чинь нөгөө буруу зөв чамаагүй илэрхийлж ийж хүүхэд залуучууд тэгжиж дараа нь барьж сурна штэ. Барих, тогтоох, алтан дундч дээрээ барих те. Эсвэл заримдаа ямар сэтгэл хөдлөл байхгүй болчиход тахад хүчээр тэрийг нь гаргаж ирэх ч юм уу. Ингээд бүр одоо тамирчны сэтгэл хөдлөлтөд хүртэл ажиллах шаардлага үүсчихэд байна. Манай нөгөө тасгалжуулагч нарт арай л их ачаал ирчээл байна л да те. Хангалттай спортын сэтгэл зүйч гэдэг юм мэрэгжлийн хүмүүс нээсэн бол тусал дэмжээд энийг бол зохицуулах боломжтой л да. Харин аваргууд академийн бүх сумын зан долгионы сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн байдал нь өнөө жилийн үндэсний их баяр наадам төрүүлсэн Улсын арслан Батмагнай болон Улсын арслан Содмондоржийн 2017 оны үндэсний их баяр наадмын үеэр сэтгэл хөдлөлөө илэрхийлсэнтэй төстэй үйлдэл байсан. Дархан аваргийн үгэнд онсон нь ч бий, алдсан нь ч бий. Бид өсвөрийн тамирчдаа сэтгэл хөдлөлгөөчийг хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд илэрхийлэх талаар зааж сурах нь зүй ёсны шаардлага юм. Харин сэтгэл хөдлөлөө бүхэлдэн дараа гэж хэлэх нь тийм ч онцтой зөвлөгөө биш ээ. Тэнгэрлээс 7-10 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлэлээ хамтаж анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа. Хөтөлбөрийн төгсгөлд зарим мэдээллийг гэрэл зургаар үзүүлье.